За сайн байцгаана уу? Өмнөх хичээлээр хэдүүлээ хиймэл оюуны талаар ерөнхий ойлголтыг авч үзсэн. Тэгвэл бизнесүүдэд хиймэл оюуны ямар нөлөө байдаг талаар энэ удаагийн хичээл дээр илүү дэлгэнгүй үзэх болно. Өөрөөр хэлбэл та бизнестэй ямар хиймэл оюуныг ашиглавал таны бизнест илүү үр ашигтай вэ гэдгийг хаанаас олж мэдэх талаар энэ хичээлээс олж мэдэх болно. За тэгэхээр миний хамгийн түрүүнд та нартай санал болгох сайт бол хаанаас эхлэхээ сайн мэдэхгүй байгаа учраас бид There's an eye for that гэдэг энэ сайт руу орно. За энэ сайтыг бол би танд хамгийн түрүүнд санал болгоно. За тэгэхээр энэ сайтан дээр бол хиймэл оюуны асар том бааз суурилсан платформ байдаг бөгөөд төрөл бүрийн ажлуудыг гүйцэтгэж зориулсан хиймэл оюунд буюу AI хэрэгслүүдийг цуглуулгын платформ гэж болно. За энэ хүү платформыг зөвхөн байгууллага гэхэлтгүй хувь хүн болон бизнесүүд өөртөө тохирох хиймэл оюуны програм хангамжууд платформуудыг бол эндээс олж авах боломжтой. За маш олон төрлийн AI шийдлүүдийг хэрэгцээнийхээ дагуу хайж олоод тэрнийг хэрэглэхэд боломжтой. За яг энэхүү вебсайт нь бол ашиглахад үнэгүй, харин нэвтэрч орсныхаа дараа хайлтар чинь илэрсэн бусад вебсайтууд төлбөртэй болон төлбөргүй гэх мэт янз бүрийн нөхцөлтэй байгаа хаа. Тэгэхээр энэ сайтны үндсэн онцлог нь бол дэлхий дээр байгаа 12,000 хиймэл оюуны хэрэгсэл бүхий маш том баазтай. Тэгээ гол нь энэ дээр бол 14,000 яг өнөөдрийн байдлаар бол 14,000 төрлийн ажилд ашиглагдах боломжтой хиймэл оюунууд энэ дээр байдаг. За тэгэхээр танд таалагдах мэдээлэл бол энэ дээр бол хангалттай байгаа хаа. Хэрэгслүүд нь мэдээж хэрэг контент бүтээх, видео засварлах, өгөгдөл шинжилгээ, харилцагчийн үйлчлэгээ автоматжуулах зэрэг та өөрийнхөө хүссэн контент хэрэгслүүдийг бол ажилдаа зориулаад олж олно. За тэгээ бизнесүүд хайлтын системийн оновчлоо сайжруулах, сошиал медиагаар хэрхэн удирдах, үйлчилгээний автоматжуулалт, зураг үүсгэх гэх мэтлэн энэ дээр маш олон төрлийн ажлаа хэлбэрчлэхэд тусалсан хиймэл оюунууд энд бол байгаа. За ингээд хэдүүлээ хамгийн анхны туршилтаа хийж үзье. За юуны түрүүнд байгууллагууд хамгийн түрүүнд контент бүтээх хэрэгтэй. Контент маань бол маш олон төрлөөс бүрдэж байгаа. За тэгэхээр бид нэр зурагтай ажилдаг сайтыг хайнаа. За яагаад тэгэхээр зураг бол их хвчлэн бид нэр өөрсдийн бараа бүтээгдэхүүний зургийг авч чадаагүй үед өөрөөр орлуулах эсвэл бидэнд байхгүй тийм зургуудыг олж авахд хэрэгтэй сайтууд хиймэл оюунуудыг эндээс гаргаж үзье. За зураг гэх юм бол энэ дээр маш олон төрлийн зурагтай ажилдаг сайтууд бол байна. За ингээд та өөртөө гүйлгээд харж болно. Бидний хувьд бол энэ хиймэл оюун гарахаас өмнө Unsplash болон бусад Unsplash-тай ижилхэн төрлийн олон юм зургийн үнэгүй сайтуудыг бол ашигладаг гэсэн бол өнөөдөр бол энэ дээр хүссэн төрлөөрөө байж байна. Дараагийнхан зүйл нь бол байгууллагууд гэлтгүй хувь хүн ч гэсэн график дизайн хийх шаардлагатай байдаг. Тэгэх юм бол график дизайны хиймэл оюунуудыг энэ дээр хайлгаж болно. Дизайнер бол яг өнөөдрийн нөхцөлд бол бид нэр бүгд Canva ашигладаг байгаа. Одоо энэ дээр бол Canva ч нэ. За зарим нь бол Glorify ашиглаж байгаа. За гэх мэтлэн Canva-аас гадна ийм хиймэл оюуны олон төрлийн сайтууд байдаг байна. Энэ дээр бол үнэгүй ашиглаж болохоор байна, үнэгүй гэж байна. За энд бол сарын $8. Тэгээ бас үнэгүй ашиглаж болох хувилбар, үнэгүй ашиглаж болох гэдэг. Гэх мэтлэн ингээд үнэтэй болон үнэгүй олон төрлийн юм сайтууд бол энэ дээр байна. За тэгээ яг энэ хиймэл оюуны програмууд нь хинд яг илүү нөлөөтэй байж болох вэ гэхээр UX дизайнерт бол 95%-ийн тохиромжтой. За магадгүй 3D загвар хийж байгаа веб график дизайнер, CAD дээр ажилладаг хүмүүс бол энэ хиймэл оюуны вебсайтууд бол маш их хэрэг болох нь байна. За дараагийнх нь бол бид нэр видеотой ажилланаа. Видеотой ажиллах шаардлага бол маш их гардаг. Тэгвэл видео дээр бол олон төрлийн ийм сайтууд байж байна. За тэгээд энэ үнэтэй болон үнгүйгээд янз бүрээрээ байж байгаа. Бидний хувьд бол энэ видеог бол ашигладаг. Тэгэхээр энэ дээр тухайн видеон дээр чинь ажиллахад тохиромжтой ямар вебсайт байж болох талаар та эндээс хараад явчих болох нь. За тэгээ энэ видеотой ажилдаг гэхэд ийм олон төрлийн хиймэл оюуны вебсайтууд байж байгаа нь шүү дээ. Тэгээд та хэд маань өөрсдөө эндээс хаагаад асууж явж болно. Магадгүй та хиймэл оюун ChatGPT ашигладаг бол iPhone байдаг бол магадгүй Samsung, Android үйлдвэрлэлийн системтэй гар ус барьдаг бол энэ аль нь тохирох вэ гэдгийг эндээс харж болно. За жишээлбэл iOS дээр бол эднэр бол ажилдаг юм байна. Гэх мэтлэнгээр браузер дээр юу ажиллаж болох вэ гэдгийг эндээс харж болно. Тэгээд энэ дээр бол маш олон төрлийн ийм видео, хиймэл оюунаар видео гэдэг ийм гоё вебсайтууд бол байна. За иймэрхүү байдлаар та өөртөө тохирсон хиймэл оюуны вебсайтыг энэ дээр ашиглаж болно. За бидний хувьд бол 100% төлбөртэй вебсайтуудыг ашиглахыг та нарт зөвлөнө. Яагаад гэхээр илүү үр ашигтай байдаг. За тэгээд та энийг үнэгүй хэрэглэж болно. Мэдээж хэрэг энд бүртгүүлэх хэрэгтэй. Sign up дээр дараад өөрийнхөө Google-ээрээ шууд ороод авчиж болно. За тэгээд яг ийм цонх гараад ирэх бах. За complete setup хийгээд энэ дээр аль алийг юу ашиглаж болох вэ гэдгийг та нарт тайлбарлаж өгсөн. За ер нь бол хувь хүн байгууллага гэлтгүүдээ бүх зүйл дээр хиймэл оюуныг ашиглахад биднэрт энэ зүйлүүдийг санал болгосон байна. Тэгвэл хиймэл оюуны биднэрт хийж чадах нөлөө маш их байх нь байна.
За энэ дээрээс та өөртөө таалагдсан эсвэл таалагдаагүйгаа сонгоод үргэлжлүүлээд явж болно. За бидний хувьд бол мэдээж зураг, видео эдит бол хэрэг болох байхаа. Мөн зураг генерейт хийж гаргаж ирдэг те. Тэгээ бусад маш олон төрлийн та өөртөө зориулан олж авч болно. За гэх мэтлэнгээр хийж болох. Сонголтоо хийсэн бол та нухацтай харж чад энд сонголтоо хийж болно. Нэг хаагаад өгчих хэрэгтэй. 7 хоног болгоноор ч юм ингээд тавьчихад бол зүгээрээ. За иймэрхүү тохироонууд бол тийм өндөр ач холбогдолтой биш. Ингээд хадгалаад дараагийнх руу явчих. Ингээд яг сонгосон зүйлүүдээр биднэрт ингээд тухайн хиймэл оюунтай хамааралтай вебсайтуудыг санал болгож байгаа. За ингээд та ажлынхаа багжийг хаанаас олж болохоо мэдэж авлаа. Тэгээд дараагийн хичээл рүү орцгоё.